За үзэгч та бүхэнд орой мэндийг хүргэе. За студид ээлжид нэгэн шинэ зочин ирсэн. Алтан дуранд Монгол компани захирал Гамболд гэдэг хүн. За ерөнхийдөө автор нь бол үндсэндээ энэ ардчилсан эрх зүйт төр нийгэм улсад за анхны баг одоо томоохон хонглоор маш бодиттой чирүүлсэн хүн л гэж би ойлгож дүгнэдэг. Одоо улс төр бизнесийн ямар карьер байдгийг тэр болгоноо ингээд өсвүүлээд орцсон нэг юм нөхцөл байдал. Монгол улсын хууль зүйн сайд асан. За Монгол улсын ерөнхий прокурор асан дөрөлгч болон за түүний үүсгэсэн сүлжээ гэж хэлдэндээ. За үүгээр орсон хүн л гэж ойлгож байгаа. За хэрэг явдал анх юунаас болоод хизээ яаж хэлсэн? Тий би тухайн үед Алтан дорнод Монгол гэж компаниг 11 оны 9 сард худалдаж аваад эн чинь Монголын төр мөрийн компани биш үү? Хувийн хвшлийн Оросын улманы улсын иргэн байлгүй тий? Тий, Орос эзэнтэй байсан компани асар их татврын өртөө, асар их аж ахуйн банкны өртөө. Тэгэл яг тооцоог нь хийж яагаад та чи өртөө авсан байдаг. Өр мөртөө авсан байсан лицензүүд газрын баялагт байгаа одоо нөөц нь бол тэр өрийг дараа цаана ашигтай гарна гэсэн бас нэг хийсвэр тооцоон дээр бас харьцангуй залуу байсан. Тэгэл нэг эрсдэл хийгээл давхиж орсон. Иргэдэл ийм хэмжээний хүнд улс төрийн нөхцөл байдал дарамт шахалтуул ирнэ гэж бил тооцоолоогүй шүү дээ. Тэгэд нөгөө тэр цаг үеий чинь бас тодорхой хэмжээнд бас нэг тийм нэг арчлалынхан гараад ирсэн нам одоо бас тодорхой хэмжээнд бизнесмен хүнийхээ хувьд арай нэг өөр сэтгэлгээтэй байсан. Гэтэл нөхцөл байдал шал өөр байсан. Тэгэл эн чинь хууль хүчний байгууллага нь шал өөр дүр зураг гаргаад шал өөрөх байдлаар хандаал энэ дээр бол одоо миний хувьд ч гэсэн маш хүнд байсан, хэцүү байсан. Гэхдээ ямар ч байсан нийгэмд нэг тодорхой хэмжээний бусдаа бас нэг ингүүлээд ээж болохгүй гэдэг талаас нь л үлгэр дуурайл үзүүлэхгээ бас тодорхой хэмжээнд дугарч ийсэн. Энэний эсрэг талд нь мэдээж хэрэг дахиад сөрөг юм явна шүү дээ. Нөгөө тэр өөрсдийнх нь хүнжлийг хуулуулсан улсууд ч юм бол зөрүүлээд дахиад өөр үлгэр зохиож өөрөө өгчөөд энэ төр гэдэг. За өөрөө өгсөн ч гэдэг юм уу? Эсвэл өөрөө тэр баг айгүй сайн Монгол улсад татвараа төлөөд айгүй сайн байжсэн Оросыг дээрэмтсэн ч гэдэг юм. Бүр ингээ бүр эсэргээр нь түүх зохиож эхэлж байгаа. Хүн байхад асуудал нь олдно гэд одоо тийм мэрэгэн мундаг алдартай өгчөөд. Тэгэхээр манай чиг улсууд бол ямар нэг өө олдсон шүү дээ. Янз янзын тийм харилцааны асуудлаас үүсэхгүйгээр зүгээр л хүн болгон дээр очиж исэн тийм одоо тэр нөгөө маавчсан агуулгын хандлага юм уу тэр? Тэг яг нь тухайн үед би бас 2006 онд дархны төмөрлөгийн үйлдвэрийг удирдах гэсэн. Тэр үйлдвэрийг би удирдах байхдаа одоо Монгол улсын бүх тэр 3 жилдээ бол байгаагүй хамгийн их татврын төлдөг урд өмнө хизээ төлж байгаагүй. Надаас хойш болон надаас өмнө тэр үйлдвэр хизээч тийм ашигтай ажиллаж үзээгүй. Би байхдаа тэр үйлдвэрийн өнөөдрийн одоо тэр мундаг одоо шуналтай улсуудын нүдэн унаад байгаа хамгийн том Монгол улсын төмрийн хөдрийн нөөц төмөртэй хустуул одоо тэр орд газрууд төмөртлөхөө гэдэг энэ орд газруудыг би санаа ачилж энэний төлөө идэх зүтгэлтэй тэмцэж чагсаал цуглаан зохион байгуулж энэ төрийн сайд дарга нартай ойлголцож ингэжээж тэр төрийн үйлдвэрт эргүүлж авчирч ийсэн. Тэгээ тэр үедээ хүртэл Гамболд хэрэг толбогдсон гээл. Тэр үйлдвэр чинь өөрөө ингээд шал өөр замаар нөгөө худалдаа өглийн харьяанд очихт нь би тэрийг эсэргүүцсэн. Тэрний шанд нь над дээр ийм юм ихэлсэн. Тэгэнгүүт энэ таас нь дахиад энэ чинь ийм нөөцтэй ийм алтны хувийн компани авч байгаа юм чи энэ дээрээс нь дахиад ажиллая гэдэг ийм дахиад нэг өөр эрх хууль хандлуу эрх сувгууд бол олон байсан юм шүү дээ. Тэгэлгүй байх над дээр чи ийм олон сувгаас дайралд орж ирж байгаа байхгүй. Би чинь тийм нэг улс төрийн хамааралтай айхтар мундаг арт тал мартал нэг айхтар сүртэй намын аль нэг том намын бүлэглэлт харьяалагддаг болохоор ч тиймэрхүү юмд өөрөө бол бас тийм дархлаа муутай цогцол амархаа аваад нефт орж байгаа юм л та. Тэгэл тэрэн дээр чинь тэгэл өөрийнхөө байгаа өгдлөөрөө л тэмцэхээс өөр ямар ч арга байхгүй. Бүлэглэлийн юм уу энэ том эрх мэдлийн системийн өөдөөс дуурдаг хүн байгаагүй шүү дээ. Ер нь дуугүй хүлцэн төвчээд хүлээн зөвшөөрөө явдаг байсан. Анхны том тесрэлт тэр байлээ л да. Миний санаж байгаагаар бол нэг 5 сая орчим Америк доллар тухай үедээ яригдчихсэн. Тэгэд энэ мөнгөнийхөө асуудлыг та шийдэж авсан уу? Ер нь ямар нөхцөл байдалтай байгаа вэ? Одоо авсан бол ямар дүнгээр авсан байдгийг яагаад та ер нь анхнаасаа тэр мөнгө шилжүүлэх болчихсон бэ? Ер нь бол ийм албан бус шаардлага тавиал ийм мөнгө өгжээж одоо бизнесээ хийн амьд явна гэдэг нэг иймэрхүү нөхцөл байдлыг тулгаж ирсэн. Тэгээ би өөрөө хоригдсон байсан.
Тэр хүн өөрөө тулах уу эсвэл одоо дундын тэр Яг хоо дундын зуучлалаар нь ч явна, ах トゥ төлөөллөөр нь ч явна. Тэгэхээр чи эн чин тийм нэг далд нөхцөл байдал дээр ийм янз янзын шахал дарамтууд орж ирээд энийг чинь нотолж байгаа баримт нь бол намайг авч орчиж байгаа. Таныг хэдэн сарын хэдний өдөр хорьсон юм? Ямар тогтоол үнэлсэн байдгийг? Тэр нь хөгийн юмнууд байгаа мó. Тэр чи одоо нэг төрийн өмчт компани аль бүр одоо ампсын үед удирж явахдаа үр ашиггүй ажиллуулсан эдэр гэдэг нэг юм нэг бүр нэг утгагүй юмнуудаар одоо яагаад холбоо тэр чин та үр ашигтай ажиллуулж исэн болоод одоо өөр худалдаа үйлчлийн маркетинг юм уу шунлыг хөдөлгсөн байх юм шүү. Үр ашигтай үр ашиггүй алдаа оноо гаргасан үгүй нь бол бүгд тэр чи ингээд нөгөө төрийн өмчт компани бол төрийн өмчийн хороо сангийн ам хоёр дээр бүх тайлан тэнцэл санхүүгийнх нь баримтууд байж идэг аудитлэгч идэг байхгүй төрийн өмчийн компани гэдэг чинь. Тэр утгаараа тэр чинь байнгын хараат байдаг, байнгын хяналтанд байдаг. Энэ ер нь танд одоо тулгаж исэн тэр хөгийн гэж яригдж байгаа. Одоо тэр зүйл зарт гэж юм уу үндслүүдийг нэгтгэхээр танд ер нь ямар ялт тулгаж исэн тухайд. Би тэрийг ч сонсож байгаа. Сүүлд тэгэл бас өрчилдөөд болохгүй байна гэж намайг чинь сүүлд нь дахиад хорихдоо бүр хамгийн хөгийн 29 сая төгрөгөөр одоо санхүүгийн тайлан балансан дээрээс 29 сая төгрөг тутаасан гэдэг ийм хэрэгээр намайг дараагаар нь одоо намайг чи хэд ингэж хорж байгаа шүү дээ. Тэр сүүлийнх нь хорилтон дээр бүр 29 сая төгрөг. Одоо энэ дарахны цагдаагийнхан мэдж байгаа. Дараханд намайг хорж явахдаа 29 сая төгрөг. Гэхдээ би бүр гайхаад 290 сая төгрөг барьцаанд нь тавьчихъя. Тийм хууль шүүхийн байгууллагын бол гол зорилго бол одоо хохирлыг барагдуулна. Тэгээ энэ бол алга болсон байх үндслэг байгаад бол над чи эцсийн дүнгээрээ тайлангийн аль нэг одоо санхүүгийн тайлан дээр аль нэг тийшээ гүйтсэн л баг. Гэдэг яхаа зүгээр нөө шалтгаан хэрэгтэй шалтгаыг бүх талаас нь хайгаал босгоод идэм байл л дээ. Тэгэл дараагаар нь бол мэдээж хэрэг тэгэл нэг мөнхийн нэг компани дээр татварын шалгалт ордог, мөнхийн аудитын шалгалт ордог, мөнхийн мэргэжлийн хяналтын шалгалт ордог нэг ийм л нүүр алахгүй ч гэсэн амраахгүй гэдэг шиг ингээд. Тэгээ энэ нь бол өөрөө бизнесийн орчны хамгийн баялаар хамгийн утгагүй хамгийн арчилсан бус хамгийн энэ хогийн юм бол энэ аахгүй. Одоо тэр социализмын цаг үеэс нь ахуулаад өнөөдрийн цаг үе хүртэл бол одоо том хэмжээний энэ одоо бүр одоо системийн төрийн бизнес руу оролцоогүй ч гэсэн энэ нь бол зах зээл дээр бол одоо бүх энэ цаг хугацаанд л амьдарч ирлээ. Үндсэндээ одоо 36-7 жил энэ зах зээлийг бол яг өөрөө дотор нь оролцож явж ирсэн. 2000 магадгүй 9 он хүртлийн хууль хяналтын байгууллагууд энэ хууль хүчний байгууллагууд бол харьцангуй бас нэг тодорхой хэмжээнд хэдий ар үрийн хаалга тодорхой хэмжээнд нийгмийн шүүмжлэл байсан ч гэсэн магадгүй 50-аас дээш хувьдаа бол бас нэг хуулийг баримталдаг, ёс зүйг баримталдаг байсан болов уу гэж би жоохон голчтой байсан байх гэдэг чинь. Энэ бол 2009 он хүртэл байсан байх гэж би боддог. За. Хүн бүрийн л найдаж байсан хүн одоо арчилсан ерөнхийлөгч гарч ирлээ шүү дээ үндсэндээ. Хувийн хэвшил, хувийн эд хөрөнгө бүх юм руу одоо хамгийн их хамгаалсан ийм одоо ерөнхийлөгч гарлаа л гэдэг тийм ойлголт бол байсан. Энэ бол ганцхан над биш бүх хүмүүст л байсан баг. Тийм л ойлголт байсан. Нэг талдаа нэг тийм нэг коммунист хуучин консерватив одоо ийм нам амчин дарагдаад нэг тодорхой хэмжээний юм арчилсан ерөнхийлөгч. Гэтэл энэ маань нөгөө яг бодит байдал дээр бидний хүсэж исэн арчлалч биш бидний ойлгож исэн хүний эрх хэрэгчлөө хувийн хөвшлийн одоо давмгаалсан одоо хувийн эд хөрөнгийг хамгаалсан тийм нөхцөлч биш. Үндсэндээ энэ чинь нэг тийм мафийн шинж тэмдэгтэй юм болоо явцсан шүү дээ. Одоо энийг бол надаар хэлүүлтгүй бизнесийн ч бай төрийн ч бай бүхэл хүмүүс мэдж байгаа. Тэр үед яг л нөгөө манай яг нийгэм эдийн засаг дээр их тийм том яг эргэлтийн цаг үе эхэлсэн. Уул уурхаан их том цикл эхэлсэн. Монголд яг уул уурхаан том их мөнгөний төслүүд эхэлж байгаа үе байхгүй та тийм. Тэр лөө бүх улс төрийн хүчнүүдийн одоо фокус хийдэг. Гэтэл яг тэр 9 оноос эхлээд энэ оюутлогооч гэдэг юм уу 5 толгойч гэдэг юм. Үнэхээр маш том энэ дотоодын нийт бүтээгдэхүүн өөрөө 10-20 дахин нэмэгдэх хэмжээний ийм том огцом хугарлын цаг үе гарч ирсэн. Огцом аймаар их тийм боломжн дээр гарч ирээд одоо барьц алдаж их сонирн болсон уу. Тэгээд ямар ч байсан энэ бүх юмыг өөрсдөө тогтоож авах, энийг удаан хугацаагаар хянж өөрсдийнхөө эрх мэдэл байлгах зорилгоор бодлон төрсөн үү. Хуулийн хэлтийн байгууллагыг бол одоо бүгдийг
шууд хамаарал, шууд ийм мафийн хүрээлэлд оруулж ирсэн. Мапиг тэгэхээр төр байгуулж бас болд юм. Гэхдээ тэгэлгүй яг энэ чинь үнэндээ энэ мафи чинь мань үтийн зүгээр доогуур бизнесмэнүүд байгуулъя гэвэл эн чинь дороо даруулна шүү дээ. Нэг хэд хондлгүй, нэг сар бололгүй нухчлал даруулна. Нөгөө хулгайч гэдэг хүн чинь зүгээр нэг юм нуугдаад гудамжаар явж байдаг юм уу, нэг хутга мутга барьсан хүн биш, эн чинь погонтой, мөрдөстэй, Тамхтай, эрх мэдэлтэй. Тэгээд эвүүгийн хуулийг урдаа барьцсан. Тэрийг яг өөрийнхөө тааламжаар өөртөө тааруулж, захиалагчтай тааруулж эвүүгийн хуулийг тайлбарлаж өгдөг. Тэрийг хяндаг прокурор нь бас яг тэрэнд нь тааруулсан хуулийг өөрсдийнхөө тайлбарладаг. Тэрэнд нь зориулагдсан шүүгчнэр нь яг тэр хуулийг бас өөрсөндөө тааруулж тэрнгээр хүнийг ялж шийтгэдэг. оргил үеийн айлуу ер нь Одоо нэг 12 он моноос л яг жинхэнэ эхэлсэн. Энэ бол нөгөө эхлээд эднэр чинь шууд тэр өдрөө маргаашаас нь хийж чадаагүй. Тэр хооронд эн чинь боловсруулалт боловсруулалт явагдаад шүүхийн даргыг ерөнхий шүүгчийг өөрсдөө тавих. Одоо Монгол улсын ерөнхий шүүгч гэдэг хүний чинь одоо зүгээр нэг банкны эзэн, нэг тийм нэг ганцхан 8-чин, нэг тийм боловсралгүй зүгээр нэг тийм нэг худалдаа хөгжлийн банкыг нэг хулгаагаар ловраар автсан нэг одоо Эрдэнэ Билэг гээл одоо тэр хүн жишээлбэл Монгол улсын дээд шүүхийн даргыг тавьдаг байсан шүү дээ. Би тухайн үед ярьж исэн хүмүүс итгэхгүй л байсан. Гэхдээ мэдгүүд нь мэдээлэл сонсч л байсан үнэнгээд. Тэгээд тэр хүн өнөөдөр тиймдээ төрийн мөнгөөр төрийн хамгийн том үйлдвэрийн 49%-ийг авч ирсэн. Тэр хүн төрийн 100% өмч дархны төмөрлөгийн үйлдвэрийг үн төлбөргүй аваад буцаага төрд нь барьцаан тавиад төрөөс мөнгийг аваад идсэн, буцаагаад өөрийн өрөнд нь оруулсан. Одоо хэд ч байдгийн бүр хэд дахин ийм хулгайг зүгээр чөлөөтэй хийж болдог. Энэ нь яагаад болж ийн нөхөр эн чинь нөгөө хууль хяналтын байгууллагаар хамгаалагдсан. Төрөөр хамгаалагдсан. Төр гижийн төлөөлж байгаа нь тэр тухайн засгийг бүрдүүлж байгаа засгийн газар, тэр тухайн өөрийг хамгаалж байгаа ерөнхийлөгч. Ийм ивэл дор яг энэ мафийн үйл ажиллагаа чинь яваад энэ өнөөдөр одоо нууц биш хэвлэл мэдээлэлээр улс төрчид ч ярьдаг болсон. Тэр Эрдэнэтийн 49-ийг тэр авсан, энэ дархны төмөрлөгийн үйлдвэрийг тэр авсан, хөтлийг тэр булаагаад авсан. Яг хөө мэдээч хэрэг энийг олон нийтэд нөгөө талаасаа тайлбарлахаар энэ араа хувийн өмчөнд халдлаа гэдэг. Би таны эмийг очиж дээрэмдж хулгайлж авчаад гэртээ оруулаад тавьсан. Би гэртээ оруулаад тавьчаад юм уу таны машиныг очиж хулгайлж түлхүүр тааруулж авчаад хүн ирээд хураах гэхлээр та хувийн миний өмчөнд халдлаа гэж. Би өөр арай та бичвэрэмтийн арын алгаар өөр дээрээ шилжүүлээ. Бичвэрэмтийн чи өөр дээрээ шилжүүлээд авчин. Тэр арын хаалгадж байгаа төр шүүх нь миний талын хүмүүс. Тий. Одоо ингээд Батбилэг гэдэг хүний машин биш минийх болчихж штэ. Тэр надад ямар ч боломж. Одоо надаас ирээд та нэг тодорхой хэмжээнд цаг үе өөрчлөгдөөд энэ шударгасаа тогтоох гээд миний машин ингээд надаас дээрэмдсэн юм аа авах гэхлээр би одоо өөрийнхөө хэвлэл мэдээлэл өөрийнхөө талын хүмүүсээр яриулна штэ. Ингээ хувийн хвшлрүү дайрж ийн коммунистууд одоо ингээд арчлалын үнэт зүйл болсон. Хүний хувийн хвшлийг хүний өмч рүү халдлаа. Хүний өмч рүү халдах гэж. Тэгээ энийг ингээд ойлгохгүй нийгмийн бас нэлээд хэсэг байна. Нэрээ тэгэж байгаа мó гэж ойлгодог. Та гэхдээ нэг юм хэллээ штэ. Арилжааны банкны эзэн Монгол улсын хараат ус шүүхийн ерөнхий шүүгчийг томилж исэн гэж энэ одоо үнэхээр бодит юм уу? Эгэлгүй тийм бэ, энэ чинь бүгд мэднэ штэ уг нь. Тэгээ одоо тэр сегментийн зоригтгал тухайн үед одоо улсын дээд шүүхийн даргаасаа одоо ч гэсэн дээд шүүхтэл байж байгаа ш, дээд шүүхийн шүүгч хийж байгаа. Энэ хүн чинь бол одоо бүх хүн мэднэ. Сахал Эрдэнэ Билэг гэдэг хүн энэ хүнийг улсын дээд шүүхийн даргаар тавиулаад энэ хүнийг томилдог, энэ хүнийг удирддаг. Энэ хүн доороо бас нэг одоо яг тэр нэг хонглын гээл нэрлэгдээд байгаа нэг хідэн залуу шүү. Ерөөсөө цөөхөн хідэн нэрлэм байлээ шүү дээ. 4-5 шүүгчнэр байгаа. Тэд нарыг ингээд доороо яг өрцсөн бүх одоо цуутай алдартай хэрэгүүдээр зөвхөн тэр хідэл орон тийм л юм л. Тэр нь одоо тэр зоргийн хэрэгч бай, тэр эрдэнтийн хэрэгч бай, одоо эрүүгийн бай, иргэний бай бүх хэрэгдэр зөвхөн яг тэр нэг хідэн хүмүүс л ордог. Тэд нар нь одоо ч гэсэн ам бүхтэй байж л байгаа. Тэгэхээр тэр бүх боломж чинь байхгүй болчихлоо шүү дээ. Одоо тэгээд хамгийн гол нь улсаараа мэдээд байна шүү дээ бид нар. Мэддэг болчихлоо шүү дээ. Нэг сайн тал нь гэж би харж байгаа. Сэтгүүлч хүнийхээ хувьд бол юу гэдгийг хэм нийгэм энийг мэддэг болцсон бол маш сайн тал. Зарим нь одоо танаас авахгүйлаад зарим нь бүр мэдэрсэн. Одоо яах вэ гэдэг асуултанд хариулт хэрэгтэй шүү дээ. Энэ бүх технологичсон энэ системийг илүү боловсронгуй болгоод тий одоо энэ мафи бишин ч үндсэндээ баг төрийн тогтолцоо болох нь шүү дээ. Цаашаа томорвол энийг би хэрвээ эрхчлөөтөө болоод ингээд нэг
эргээд энэ салбарт орох юм би ингээд байхгүй болгондоо гэдэг мэдрэмж тухайн үед юу ч төрж ив. Ямар боломж. Тийм би бол яг одоо яста яг 89-90 оноос эхлээд бүх энэ арчлалын цуглаан шагсаал дээр яг л 18 19 дэх хүүхэд оролцож зах зээлийн эдийн засаг бизнес дамын 8 гэж биш энэ чинь бизнес юм байна. Энэ чинь гэмт хэрэг биш юм байна. Чөлөө зах зээл. Энэ бүх юмыг дэмжиж би залуу хүүхэд юм чи энийг дэмжиж энэ арчлалын төлөө явсан. Би одоо ч гэсэн арчилсан сэтгэлгээтэй, төвшил төсөлтэй хүн. Тэр утгаараа би консерватив одоо энэ жоохон хуучны гарал үүсэлтэй гэдэг юм. Ман намыг бас тухайлан бас аягүй шөмжөлтэй ханддаг байсан. Би ман намд бас байсан. Нэг цаг үед 5-аас 15 хүртэл 10 жил хэрэг Монголын арчсан социалист залуучуудын холбоо гэж байгууллагад харьяалагдаад тэнд ингээд бас одоогийн нам зах юм байна шүү дээ. Тэр үед тийм нэртэй байсан юм. Тэгээ би 15 онд гарч ирсэн энэ намаас. Тэгээ би одоо бол нам бос. Тэгэхээр би зүгээр юу хэлэх гэж байна вэ гэхээр миний сэтгэл зүйд бол арчилсан нам арчилсан дэвшилт үзэл гэдэг бол миний тааламжтай бизнесийн тааламжтай орчин гэж ойлгодог байсан. Харамсалтай нь энэ бол арчилсан засаглалын үед бол хамгийн их хоригддаг, дээрэмдүүлдэг, хонголддог ийм цаг үед багт их сонин. Арчилсан нийгэм нүртлөөс арчилсан бодож итгэсний таг эсрэг нь байгаа. Яг таг эсрэг нь байдаг хамгийн их дээрэмддэг, хамгийн их лөөвөрддөг, хамгийн их хурдан яармгы одоо яаруу иддэг, уудаг нэг тийм ийм засаглал явдаг. Арчилсан ерөнхийлөгч, арчилсан засаглал ийм харамсалтай. Нөгөө ман бас нэг сайн хэлээд авах юм байхгүй адилхан. Гэхдээ яг өнөөдрийн манай цаг үед бол яг өнгөрсөн цаг үед бол энэ хонголддог, дээрэмддэг хувийн хвшлийнхныг барьж хорой дээрэмдэд байгаа ийм үзэгдлүүд бол харьцангуй байхгүй болчиход байна. Энэ надад бол одоо хувийн хувьд бол их зүв байна. Нэг талтай тааламжтай. Ер нь байхгүй болчиход энэ зүгээр тань дээр л хааштай ч ирсэн юм чинь тань дээр очихгүй болохоор тэгж мэдрээд байгаа юм. Эргэн тойронд бол тэгж харагдахгүй байна. Бас харьцангуй тийм одоо хувийн бизнесийн бизнесийгээ явж байгаа улсууд. Мэдээж хэрэг энийг нөх хольж хутгадаг. Тэр нэг төрийн өмчийг давуу ирэхээр тэр нүүрсийг ч юм уу тэр эрдэмтийн 49% эдрийг авцсан улсууд бол шал өөрөөр энийг одоо эргээд хувийн өмчөнд халдлаа малтлаа гэсэн өнцгөөс тайлбарлах гаддаг. Тэр үл тийм шүү дээ. Энэ бол тэгэхээр чин таныг ч гэсэн бас яг тэгсэн байх чинь тэгсэн юм. Хулгаатайгаа хөөцөлж байгаа хэлбэр. Энэ утгаараа бол би бол тэгж харахгүй байгаа. Зөв яг нөгөө талдаа бол энэ бол тодорхой хэмжээнд дэвшил харагдаж байна. Төрийн хулгай энэ төсвийн хулгайг бол маш сайн тодорхой дэлгэж олон нийтийг бас сэрэж чадж байна. Энэ утгаараа бол энэ бол бас сайн дэвшилт дүүл хэрэг. Арга хэмжээ бол авахдахгүй байна. Энэ бол баахан хулгайчтайгаа мэдээл. Энэ бол нөгөө тэр тухайн эрх барьж байгаа засаг эрх мэдэлтний хамааралд хяналтанд байдгүй. Тэр одоо засаглал шүүх прокурор сая бас нөгөө сэтгүүлчдийн ерөн сурвалжлах сэтгүүлчдийн клубээс нийт энэ өнгөрсөн хугацаанд явсан нээлттэй сонсголууд байна шүү дээ. Энийний үр дүнд илэрсэн зөрчлийг холбогдох эзнэр нь барагдуулсан бол Монгол улсын 2 жилийн төсөв хаанаас ч их үсвэргүйгээр босгоор байна гэж харж байна. Даймар угсаа тоон баримтууд бол тэгж л гарч ирж байна. 2 жилийн төсөв энэ хулгайч нар дунд явж ирэхээр бидэнд өөр үүний илүү хажуугаар нь ямар боломж үлдэх вэ гэж бодоод. Студиуд өнөөдөр урилга хүлээж авч ирсэн зочин Алтан дорнд Монгол компани захирал Тордон Гамбалт гэж хүн байлаа. Тэгээд бидний урилгыг хүлээж авч ирсэнд баярлалаа. За өөрийнхоороо байж Илэн Далангуу асуусан асуултанд хариултгсанд баярлалаа. Ажилтан амжилт хүсье.